За сайхан эргэнэ. Арих намайг таалаа. Арихийг би таалаа. Арих үтээ ирч одоо амраг сатаа хоёр болж байгаа юм шүү дээ. За. Алтаран сүгнөөгүйгээс хойш архийг yoonda удааг Атаас дуудачтэй. Хаалгаа зөлөхгүй бол хаалгаа хатаад байна. Хийгээд. Ахмад дахиад таасан дуулал та ямар сайхан дуулж байна. Зүг. За ингэж арихгүй. Иш хөгшмэн. Хэдэн малаа хээр гадаа хард суусаар итлээ осох нь байна штэ. Тий. Гадаач хүүтэн байна шүү. Хэлээд өгвдээ. Энэ хэдэн малаа Лондонд оруулчихвал болно зүгээр юмсан юм аа. Манай огийн дорж гөгшний. Цагаан адрахтаа адуу алдагдсан сурагтай гэж шүү. Зайлуулаа. Тэгвэл мөд орж бах хэцүүж байгаа юм байна л да. Гар хөлийнх нь үзөр болдог хэдэн хүүхдүүд нь бүгд хот руу сургуульд явчихсан. Араар нөгөө хэдэн малын хулгайч нар аваа явчихж байгаа юм байна штэ. Энэ ямаасаа малын хулгайч нарыг ирнэ яадаг юм бах мэдэхгүй. Чон баа хоноосоо илүү хүн хэцүү цаг болцсон юм доох. Гэхдээ нөгөө Согтуу Баатар гэрлүүгөө орж явж харагдана. Бас л Согтуу. Бас л Согтуу. Ирүүлдэ ч Согтуутай ч муу авгаа хөхтэй зад нүддэг хонь. Янз бүр туучи байгаа шүү. Цогцол гэж юм хөх алдаг нүртэл юм яваа. Эвий чавс энэ муу хөөхөн ч мөн хэцүүдж байна да. Аль насандаа хийсэн нүгэл гэхээр юм байдаг юм бол доо. Энэ Баатрыг анхаарч явахгүй бол ер нь нэг юм дуулган шүү. Ядаж байхад энэ хэсгийн төлөөлөгч гэж нөхөр ерөөсө хоёр сумын хооронд тэлээ малшгил явах юм. Манай энэгээр ч ер үзэгдэхгүй. Хэдэн хүүхдүүд энэ хараал өрөвдөх юм. Сургууль соёл сурсан ч юм байхгүй. Зад үлднүүдүүлсэн. Гэхдээ энэ муу хүүхэн шар махтагаа хатж байна. Зайлвал да хичнээн сайхан хүүхэн байлаа да. Хэдхэн жилийн дотор л ёстой хүний сүг болчихлоо доо. Үгүй аргачлгүй юм доо. Гэрт орж юм болж гадаа гарч ирүүлж энэ гэрийнх нь бүхэл ажлыг хийн. Үгүй тэгээ жилд хүүхд суулгахын яана. Энэ мө Согтуу Баатрын хийж байгаа ажил гэж юу бах вэ? Морита тоглоом арх хоёроос өөр юм юу ч мэдэхгүй. Үгүй тэгээ зүгээр гударч чадахгүй сантанта дандаа зодолдог гэж байгаа шүү дээ. Төөрэ тэнч явж ирчээд энэ мууга зүгээр гэвтэр тортол нь үдчих юм. Үгүй мууга мэдэхгүй хартааг нь яана бас. Заяаг байлтан дөө. За аган зогоо моднгорлоо. Дахиад хэлвэл талина махад хэлвэл адуунам сайчлуу сарина муучил морин найм гэж мэдгүй. Заар минийгөө. Тастаны ялцтай ямбааны байтгараа. Чому? Ваха таач ирэх хүн байж нэг морин дээрээ тэхгүй шүү дээ. За. Аасом яах вэ? За. Аваараа зөө. Тэр морийг аав. За та нар миний олсон олцны хэдийн чанж итэд хэдийн хулгайд алдчихад байж байна. Чимүүлэгч яаж ч наваа тосч удгүй. Чи миний хөлийн чимэг морины дөрөлдөө сонсохгүй юу чи? Чичиг болчихсон байх. Нааса баашгүй чи юу? Баашгүй. Чи юу амцаашаас юу? Юу яагаад чи? Юу чи? Чамцаа тийч.
Окей. Атар шатхнаа ой. Ой зүгтөө. Лөө атар засах юм байна. Юу ингэ таамаач татсан маа өдрөчтэй. Өчтөр орой бүгдээ нь уучхаа эцтэй. Одоо юу ч хаалга. Би сургуульд ороод ирэх. Чи намайг ийм болчтой мэдсээр байж ч юм уу? Юу яриад байгаа чи? Чому тэр хоёр огшин дээр очиж. Зовчир солиохгүй юу чи? Чи юу хамаараад гай? Тэр гутлаад өгч. Чадахгүй юм бид нэр тань зарчмаар ч юм уу. Ахад манай ээж одоо би чааг Юу гинэ? Яа гинэ? Яагаад чи? Хөтөцөө тантаа солиорч идэх юм чи. байлаа чи. Бодоод өгсөн юм. Бууга битээ. Ашнаа дур. Таа яагаад? Асаа дарлаа юу? Таа яагаад? Өдөр шаасан шүү. Юу хаадаг чи? Содаач хаалаа шүү гэдэг. Асуу. Яасан юу болсон минийх үү? Манай ээжийг зодоод ахыг зодоод. Яадаг мó тууч вэ? Гэхдээ сүрмэн чи багийн засаг даргаыг дуудаа. Тэрэн дээр тэхгүй бол нэг дээрх шиг юм болно шүү. Нэрээ тгий. Багш уу явж. Багийн засаг даргаыг л дуудъя. Тэр л арга хэмжээ авна. Солио олаа юм чи юу? Жааш чи. Бүгдий чи алаад. Дуусгаа. Таармын яагаад байгаа юм бэ? Натаа яасан? Дан чи юу вэ? Аа? Та яасан? За ваатаргоо яагаад байна та? Энийг өмөрөх гээд хүрээд ирвүү. Яасаар намайг өрөвчлөх гэж байгаа юм шүү дээ. Хөө. Чи арай дэмжиж байгаа юм шүү. Би ирүүл байна. Энэ дэчилгэрт чинь уучгаар амны цагаан гаргачих юм алга байна заа юу. Оо, сүрүнгой. Та дараа тэл үргээд амжсан уу? Та чи юм сайн л да. Тийм ээ? За чамтай яриад их юм алга. Алуу. Хувцас өмс. Хүүхдөө аль та нар ч гэсэн хувцас өмсцгөө. Одоо явна. Долоогоо уцалцгаа. Та нарыг аюулгүй газар авчина. Тэг явцгаа. Надад ийм хоолноос өнөд хэрэгч байхгүй. Хаал олдов гэж тээ. Чиш хүний нөгөө нохоо юм да. За энэ хэдэг аюулгүй газар аваачмаар байдаг. Танаад аваач нэмэргүй дээ. Цаад баатагчин агсан тавиад зүгээр амар тайван байхгүй. Дурдлааштай аав гараад ирээстэй. Асар ахын тал очиодоо. Нэрэн зөө. Би цогцлын нагц ахынд энэ хүүхдүүдийг аваач. Та ч гэсэн энэ хүмүүсийг унаа дохон бэлдэх хэрэгтэй. Хүүхдүүд сундлаад явцгаана үз. За тэглгүй яах вэ? Би одоохон бэлдээдхий. Юу ч гэсэн манад ороодхий. Хэд хоногоос энэ хэсгийн төлөөлөгч ирэх ёстой. Эргэтэн л энэ баатрыг шилжүүлж өгөхөөс. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн 14-р зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох талаар сум багийн засаг даргын үүрэг. 14-р зүйлийн 1. Тухайн харьяалах нутаг дэвсгэртээ сум багийн засаг дарга гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар дараах үүрэг хүлээнэ. Үүнд 1-р хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж шаардлага тавих. 2-р шаардлагатай хохирогчийн байгаа гэр орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах. Эсвэл боломжтой бол хохирогчийн төрөл садангийн хүнийх нь төр хамгаалтанд өгөх зэрэг үүрэг хүлээнэ. За ашгүй хэсгийн төлөөлөгч минь. Таныг ирнэ байх гэж хүлээгээд байж л. Ойрд малын улгаан энэ төргээд үнэхээр их ажилтай байлаа. Манай баг 2 жил малаа хулгаад алдчихлаа. Таныг ирнэ гээд гадаа хүлээж чинь. Тэрнээс гадна нөгөө Баатар. Яагаад танд хэлээгүй юу? Нөгөө эхнэрээ зодоод байдаг, хил ам татлаад байдаг нөхрөө. Харин тийм ээ, тэр нөхөр чинь 2 хоногийн өмнө эхнэр хүүхдээ зодоод хутаг шүүг гаргаад эгээтэл хүн амны хэрэг гарчихсангүй. Сахалт айлын хүн хурж ирж хилээгүй бол яах ч ийсэн бэлээ бүү мэд. Яг нодон жил болдог нэг хутаг болд. Эхнэр хүүхдээ зодож нүүдээ дарамтлаад нөхөр нь эхнэрээ алаагүй юу? Одоо хар болдож явах үе ялаа өөрөө явсан. Хэдэн хүүхэд нь үн чи оцрол байж байна. Баатрыг ч гэсэн ийм байдалд хүрнэ гэж хэлхий аргагүй. Та яв, дор арга хэмжээ авсан биз дээ. Хуулийн дагуу эхнийхээ ээлжинд арга хэмжээг авах нь авсан. Эхнэр хүүхдийг нагц ахынд нь аваачсан. Одоо аюулгүй баг.
Эхнэр үедээ өрч яхаа хаяа эргэжлээ. Сайн байна. Та энэ талаарх тэмдэглэлээ хөтлөв үү? Тэмдэглэсэн. Энд байгаа. Одоо Баатар хаан байгаа. Цаагаад айлынхан сонсноор бол гэр орондоо архитаа сууж байгаа гэсэн. Би явж зарим нэг зүйлийг судалж чаад Баатарх руу явлаа. Баатрыг аваад сумын төв рүү явна. Та нөгөө малын ялгаатай өргөдлүүдээ яв. Энэ. За та тэрийг яарч таар хэмжээ аваарай. Баярлалаа. Сэндэглүүлэгч. Би яатсан бэ? Намайг яагаад өрөвчж байгаа юм? Би хүн алж хүрээ талаагүй үсттэй. Иргэн Баатартай гэр бүлийн хүчирхийллийг удаадараа үйлцсэн тул гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу өөрийг чинь албадан сургалтанд суулгах асуудлыг сумын төвийн шүүхээр оруулж шийдвэрлэх болно. Иргэн сумын авагтай Баатар нь эхнэр цогцол болон өөрийн 1-7 насны хүүхдүүдийг үргэж дарамтлан зодож, занчих, ялгүй зүйлээс болж хатуу хэрцгий хандах, уураа хүрсэн үедээ зодож гэмтэх, хэрүү шүүгэн хийх зэрэг байдлыг удаа дараа давтах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ирсэн гэрчүүдийн мэдүүлэг хавтад тэрэг бүрдүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Хамгийн сүүлд 2005 оны 11-р сарын 20-ны өдөр эхнэр цогцлыг болон том хүү Батыг зодож танхаарах үед багийн засаг дарга жүлтэм гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14-р зүйлд заагдсан үүрийнхээ дагуу цогцол болон хүүхдүүдийг хамгаалтанд авсан тухайн үед болцсошгүй аюулаас урьдлан сэргийлсэн болно. Хохирогч цогцол нь энэ байдлыг цагдаагаар шийдвэрлэх сонирхолгүй. Харин Баатрын зам байдал нөлөөлөх хүсэлт гаргасан дээр үндэслэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу Баатрыг 16-р зүйлийн 1-1 зааснаар гэр бүлээсээ тустай байхыг даалгах, мөн хуулийн 16-р зүйлийн 1-5 болон 17-р зүйлийн 1 заасны дагуу Баатрын зан үйлд нөлөөлөх албан сургалтанд хамруулах шийдвэр гаргаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсье. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16-р зүйлийн 1-ийн 1-т хэсэг зааснаар Сумья ухта Баатрыг 1 жилийн хугацаанд гэр бүлээсээ тустай амьдрахыг даалгасугаа. 2. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 16-р зүйлийн 1-ийн 5 дахь хэсэг зааснаар Сумья ухта Баатрыг зан үйлд нөлөөлөх албан сургалтанд хамруулах нь зүйтэй гэж үзсүгэ. Шүүх хуралдан хаасныг мэдэгдээ. За Баатар, шүүхийн шийдвэрээ гаргасан тэр сургалтанд сууж алдаагаа засах хэрэгтэй. Чи биднэрийг шүүх цагдаад өглөө гэж муу санах хэрэггүй. Харин ч чамайг аавын хаалга татхаас өмнө авсан гэж бодох нь дээр байх шүү. Санхүүжүүлэгч байгууллагууд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хуульчдын сургалт ба давтан сургалт төсөл, Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлаг, шүүх эрх мэдлийн шинтгэлийн хөтөлбөр, Дэлхийн банкны шүүх эрх зүйн шинжилэлт төсөл, хууль зүйн дотоод хэргийн яамны захиалгаар хууль зүйн үндэсний төвийн дэргэдэх 9 төг студид бүтээв.